За юу яцгаанда киногоо үзээд байж байгаа үсттэй. Та нарт Innocent Witness гэх киног яриад өгье. Кино эхлэхэд нэг охин үзэж байгаа хүүхэлдээнийхээ үйл явдлыг дагаж яриад үзэж байна. Бага байдлаас нь харахад аутизмтай бололтой. Тэгээд гинт нэг дуу гардаг. Охины нээч тасраад цонхоор харахад цааш үзэхээс өмнө мэдээж сав дарахаа мартва. Мөн одооноос бичлэг бүрийн ард доношин өгсөн хүмүүсийн нэрийг кредитээр оруулж байгаа болохоор мэдээж энэ бичлэгүүдэд та хувь нэмрээ оруулсан гэсэн үг болж байгаа юм. Энэ нүдэн дулаахан царайлаг нөхрийг өмнө өчнөө кинонд харж байсан байх. Тэрээр хаа нэг тийшээ яарж явангаа аавыгаа загнаж байгаа бололтой явах ба дараа нь нэг хэрэгтэндээ уулзаж байгааг харахад өмгөөлөгч бололтой. Өмгөөлөж байгаа хэрэгтэн харвааж хөгийн гар харагдах ба би ер нь хэдэн жил авах бол тэрийг мэдэж байж хийсэн хэрэгтэй харамсахгүй байж чадах байх гинэ. Өмгөөлөгч жоохон асуултанд нь гутах ба манай хүн өмнө нь иргэний шүүхэд буюу ихэнхдээ хогсон талд ажилладаг байж. Оройн гэртээ ирэхэд хөгшин настай аав нь 0 руу явж байхдаа таарнаа. Гэхдээ нэг л сайн хөдөлж өгдөггүй. Аав нь Паркинсон гэх тархины мэдрэлийн өвчнөд байж өвчний нөлөөгөөр баг багаар биеийн удирдлагаа алддаг юм байна л да. Хоол идэж суухдаа биеиндээ санаа тавиа гэж аавдаа хэлэх ба аав нь ч би яах вэ? Удахгүй хадан гэртээ арих хүн. 40 гарч хаад сонхож гэртээ хүн дагуулж ирдэг бай. Гэт давхар нэг догтоо өглөө. Дотор нь нэг эмэгтэй зураг байх ба сонхоогоос жоохон их чимэгтэй байж. Манай хүн сүрдээ сонирхсан юмгүй байж байтал мэдээ гарч байна. Иргэний шүүхийн өмгөөлөгчд CIA-гийн компани бүтээгдэхүүнийхээ хор уршиг нуусан гэх үндслээр тэдний эсрэг тэмцэж байгаа юм байна. Тэгээд тэднийг ахалж байгаа эмэгтэй ярилцлага өгөх ба энэ нь манай сонхоогийн их сургуулийн найз эмэгтэй аж. Аав нь энийг нь өлгөж аваад энэ найз чинь салсан гээдтэй. Хөөхөдгөө бол салсан ч болно шүү дээ гэхэд охинтой гэдгийг хэлдэг. Гэхдээ ер нь нохоотой болдог юм лөө. Маргааш нь ажил дээр ирэхэд захирал нь сонхоог CIA-гийн компани хэргийн бэлтгэл ажил дээр дуудсан байдаг. Манай хүн өчигдрийн мэдээгээр гарсан иргэний өмгөөллийн ардчилсан нийгэмлэгт ажиллаж байгаад энэ хуулийн ферм рүү саяхан ажилд орж. Нэг ёсны одоогийн хуулийн ферм нь CIA-г өмгөөлөх бол хуучин ажлынх нь иргэдийг өмгөөлөх гэж байна. Бэлтгэл дээр өнөө компани захирал тоосон юмгүй уцаа оролдох ба фермийн ахлах бүү. Захирлаа та шүүгүүд оролцох болно. Ийм байвал танд тийм сайхан зүйл тохиолдохгүй. Тэгэхээр танай бүтээгдэхүүн умаа хорд авдруулан өөр өвчнөд нөлөөтэй гэдэг тайлантай авч байсан уу? Тийм талаа авч байгаагүй. Өөртөө ихтгэлтэй хэлж байна. Зөв. Танайхаас хураасан бичиг баримтанд дунд таны гарын үсгтэй баримт байгаа. Та сая шүүхэд хөдөл илчглээ. Энэ үед нь сонхоо яг инээчих ба өвөө ахлах түүнээс нэг мөр энэ хэрэгт яавал зүв бэ гэж асууна. Тухайн компани бүтээгдэхүүнээс болж 100 гаруй хүн эрүүл мэндээр хохирч 16 он нас орсонд бол олон нийтийн өмнө уучлал гуйх хэрэгтэй. Энэ захирал бизнесмен хүн болохоор эрүүл мэнд талдаа маруухан гэдэг талыг баримталсан дээр байх. Нэрэл манай хүн чинь овоо юмтай яриач. Оройн захиралтайгаа уулзах ба захирал үйлчлүүлэгчдээс жоохон гомдолтой маягийн зүйл ирж байгааг хэлээд ер нь бохир заваан зүйлстэй тэгээд дасандаа гэж байна. Энэ ферм нь өөрөө хэрэгтнүүдийг өмгөөлж уснаас цэвэр гаргадгаараа алдартай бууны нохоочтой ферм ээж. Тэгээд манай цагаахан өмгөөлөгч угаасаа буруутай үнийг аврахтаа гутсан хэрэг. Гэхдээ фермийнхаа нэр үндийг ер нь одооноос сэргэнэ. Чамайг толгой өмгөөлөгч болгоё. Тэгээд нэг иргэний хэргийг төр аваатах. Би CIA-ийн дараа наа эргүүч нь өөрөө орно гинэ. Энэ хэрэг нь өнөө охины хардаг хэрэг байх ба хөгшин өвгөн гертээ уут орож бүтэж үхсэн аж. Гэхдээ охины мэдүүлгээр түүнийг нэг эмэгтэй алсан буюу гэрийнх нь үйлчлэгч хөнөөсөн гэдгээр прокурор гэрийн үйлчлэгчийг шүүхэд хэрэгтнээр татжээ. Мэдээж энэ хэргийг авсан шалтгаан нь компанийнхаа нэр хүндийг өсгөх. Маргааш нь гэрийн үйлчлэгчтэй уулзах ба түүнийг Миран гэдэг аж. Миран эхнээсээ л нулимсан цээлэгнэж өмгөөлөгчдөд талархан өөрийг нь өмгөөлж байгаад баярлдаг. Өөрт нь итгэх хүнгүй бас шүүх хурлаас болоод хоригдож байгаа болохоор мэдээж хэцүү байгаа байх. Та эхлээд нэг зүйлийг амлах хэрэгтэй. Нэг удаа 1000 зүйлийг амласан ч яах вэ? Та надад юу ч байсан үнэ хэлэх хэрэгтэй. Тэгж байж би танд тусалж чадна. Тэгэхээр тэр өдөр яг юу болсон тодорхой ярихгүй юу? Хэрэг болдог шөнө эхлээд нэг дуу гарч үйлчлэгч ихэндээ муур гэж утсан ч гэрийн эзэн Ким өвгний өрөө рүү ортол тэр гялгар толгойдоо скотчор бэлтээд амьсгалаа боож байсан байна. Үйлчлэгч сандарч түүнийг зогсоох гэж нацалдахдаа цонхыг хагалж өвгөн тэхээр нь цонхонд нэг хоолоогоо зүсэх гэж оролдож. Түүнийг цонхноос холдуулсан ч гялгарын задалж чадаагүй болохоор хайж авчих гээд галтгоороо гүйчгээд ирэхэд өвгөн хороог орхичээ. Үйлчлэгч хэрвээ тэр үед сандарч айгаагүй байсан бол өвгнийг авч чадах байсан гэдэг. Сонхоо ер нь өвгөнг амиа орлох талаар урд нь ярьж байсан уу гэж асуухад 2 жилийн өмнө эхнэрээ алдснаасаа хойш түүний араас явна гэж ярьдаг байсан. Бас галзуугийн эмнэлэгт үзүүлж байсан гинэ. Үйлчлэгч өөрөө үр хүүхэд төрөс хадангуй. Өвгөний гэрт 10 жил гаруй амьдэрсэн болохоор яг л нэг гэр бүс шиг хүмүүс ээж. Та шарсан махан дуртай юу? Би бусад зүйлдээ таарахынж хоол бол дажгүй хийдэг. Эхлээд махан амтлаад тосоо сайн халааж байгаад чихэр сахар игээд чихэн түлэгдээд өтгөн хүрэн болдог юм.
Тэрэн дээр нь гахаа махаа хийгээд шир шаргээд л. Надад мөнгө байхгүй ч та хэрвээ надад туслал гоё хоол хийж өгнө. Уулзалтын дараа обстоо ирэхэд прокуророос хэргийн гэрч аутизмтай охины мэдүүлэг өгсөн бичлэгийг явуулжээ. Энийг гэрчиж байгаа юм уу? Тоглож байна. Үүний дараа хэрэг гарсан байшин лөө өвгний хүүтэй уулзгаар очдөг. Аавтайгаа зураг авахулж байгаагүйгээд харамсаж байгаа бололтой байна. Сонхоо хүүгээс нь ер нь үйлчлэгч Миранд туслах бодолтой байгаа эсхийг асуудаг. Түүний ярьсан мэдүүлэг бодтой. Бас аавынх нь өвчтөй байсан дурдхад хүү нь үйлчлэгчэд туслахгүй мөн та итгэмтэй юу юм аа гин. Хэргийн газрын үзлэгийн дараа нөгөө талын байшин буюу аутизмтай охины байшин руу очиж ээжээс нь охинтой уулзах боломжтой эсхийг асуудаг. Охин нь энергийн талаар хэлэх зүйлээ хэлсэн гэх ба сүүлд мэдүүлэг өгснөөс хойш унтахгүй байгаа гинэ. Сонхоо аутизм мэрэгчлэнтэй уулзаж охиныг хянуулахад тэр ингийн аутизмтай бус харин оюуны чадамж нэлээд өндөр гинэ. Хэдий гаднаасаа 5 настай хүүхэд шиг харагдах ч сайн ажиглал түүнийг анзаархаж. Мөн бичлэг дээр мэдүүлэг авсан прокурор аутизмын талаар сайн мэдлэгтэй бололтой. Гэрчтэй яг л мэрэгчлэн шиг харьцаж хангалттай бодтой мэдүүлэг авсан байна гинэ. Энийг шүүх хурал дээр няцаах боломжгүй гэдэг. Сонхогийн боломж нь охиныг шүүх хуралд оруулж аутизмоос болж гэрчээр татахад хангалтгүй гэдгийг батлах ганц л арга байгаа бололтой. За нэг сав давлгаа явцгаая. Одоо хэдүүлээ 30 г орцгаая. Тий. Одоо 20 г орцсон байгаа хаа. Ажлаад харцгаад өнөө СЭ-ийн эсрэг тэмцэж байгаа найзтайгаа уулзаж гэрлүүн хоол идэхээр очдөг. Охин нь хоол хийж манай гурав хоол тойруулж идээд хөөрхөн сунаа. Харин салхтаа Сонхоо найздаа СЭ хэрэгээ албаар удаашруулж царцааж дарах байх. Тийм болохоор хохирогчдод нөхөн төлбөр авахаа бодгино. Найз нэргний шүүхэнд толгой ер нь улстай хайртай шудраг нэгэн болохоор энэ хоёр жоохон эвгүй салцгаалаа. Гэртээ хараад аутизмын талаар судалж гарнаа. Тэгээд ер нь аутизмтай хүнд хорвоо ингэж харагддаг гэж. Тэгсэн аав нь цаанаас нь том хүний юм үзэж байна уу гэд ороод ирлээ. Тэгээд эндээс сугал гинэ. Нөгөө л болзуулахыг хүсэж байгаа эмэгтэй нь байхаж. Харин Сонхоо уурлаж их хэмжээний зээлтэй ер нь та найздаа мөнгө зээлж өгөөгүй бол ингэхгүй байх байсан гэд уралдаг. Маргааш нь шүүгч болон прокурортой уулзах гэж явж байсан. Нэг нөхөр хажуугаар нь юмаа унгаад яваад өглөө. Тэгсэн манай прокурор аж. Шүүгчтэй хэргийн бэлтгэл ажлыг ярилцаж прокурорын зүгээс гэрчийг хүндэтгэн үзэх шалтгаанаар шүүх хуралд оруулахгүй байхыг хүсдэг. Харин Сонхоо үүнийг үгүйсгэн энэ нь өөр нэгэн хүний хувь заяаг шийдэх зүйл. Тэглэж шүүхэд оролцохгүй мөртлөө прокурорт мэдүүлэг өгсөн бичлэгийг шүүхтээр баримтаар оруулах нь шудраг бус гинэ. Шүүгч хэсэг бодож байгаад охиныг шүүх хуралд оруулахар шийдвэрлэлээ. Бэлтгэл ажлын дараа прокурортой уулзсан нэг л хил амаа олж өгдөггүй. Прокурор өөрөө аутизмтай дүүтэй юм байна. Сонхоо охинтой яаж учир зүгөө олохыг заагаад өгөөч гэсэн сэжигтний өмгөөлөгчтэй хамтарч ажилдаггүйгээд явчихлаа. Чамтай гарч ирж уулзахгүй хүнтэй өөрөө ороод уулзсан үстэй. Ингээд манай хүн сургууль дээр нь очиж хүлээлээ. Аутизмтай охин гэж юу гэдэг юм бэ? Түүнийг сургуулийнх нь хөвгүүд шоглож байх ба тэндээс нэг охин хамгаалж байгаа нь түүний найз Шэхи юм байна. Хүүхдүүд ч Шэхи гэж юугтэй нийлдэг болохоор нь гадуурхдаг бололтой. Сонхоо уулзахдаа өөрийгөө танилцуулж баг багаар хэргийн талаар тайлбарлах гэж оролдоно. Тэгсэн 267 гэж байна. Тэр зангаан дээрх цэгийг нь тоолчихжээ. Нэрэл ухаантай бололтой цааш явж байхад нэг нохоо хуцах ба жиюг чихээ таглаад гүйлээ. Чанга дуу чимээ хэцүү байдаг юм шиг байна. Сонхоо охинд хэргийн талаар цааш хэлэх гэсэн охин танихгүй хүнгээд цагдаа дуудна гинэ. Тэгээд охинг тайван орхилоо. Харин найз Шэхийн эхлээд жиюгтэй сонирхдаг зүйлийг нь ярилц. Тоо онсог гэдэл. Тэгэхээр тэр цаашаага илүү их юм ярьдаг гинэ. Ингээд эхний шүүх хурал эхэллээ. Прокурор маань жоохон сандарсан харагдагч хэргийн баримтыг сайн бэлтжээ. Эхний гэрчээр өвгний бие задлан шинжилгээ хийсэн эмчж дуудагдав. Прокурор түүнээс шинжилгээний дүгнэлтийг асуудаг. Дүгнэлтээр бас үйлчлэгч өвгөн галсан гэж гарсан юм байна. Учир нь түүний бүдэж өгсөн уутан дээрээс үйлчлэгчийн гарын хээ их байсан ч ямар нэгэн уутыг задлах гэсэн уул мөр олдоогүй байж. Өвгөн 53 кг жинтэй 80 гарсан хүн. Харин үйлчлэгч 40 гарч буй чирэг эмэгтэй. Хэрвээ туслах байсан бол түүнийг амьсгалаа алдаж байх 4 минутанд хангалттай туслах байсан гинэ. Ингээд манай өмгөөлөгч ээж ирлээ. Тэр эхлээд нэг судалгаа танилцуулсан нь өөхөх нөхцөл байдалд орсон хүн өөртөө байхгүй их хүчээ гинэт гаргадаг тухай судалгаа хийж. Тэгэхээр талигаач өөхөх үедээ гинтийн их хүч орж эмэгтэйг уутыг уруулахгүй байж болох уу? Та ер нь энэ судалгааг үзсэн үү? Гэрчээ. Тийм ээ. Би энэ судалгааг бичсэн юм. Хүн амиа орлоготой уутанд газ шахаж тэрэндээ бүтэж үхдэг арга дэлгэрсэн гэх ба өвгөн 2 өдрийн өмнө дэлгүүрээс газ судалдаж авчээ. Ингээд хэргийг өөрийнхөө талд эргүүлж эхлэв. Эхний шүүх хурал дуусаж дараагийн шүүх хурлаар гэрч жиюгийг оруулна гэдэг.
Ингээд сургуулаас нь гэрлүүн явхад хамт явж логик бодлого эдэр ярьж ойлголцох гэсэн болсонгүй. Харин гомн авч өгөөд гэрлүүн хөргөж өгдөг. Тэгтэл прокурор ирсэн байх ба живгтэй хөөрхөн мэдлээд нэрэл аутизмтай хүний учрыг олж өгдөг аж. Сонхоо харин дахин ээжээс нь шүүх хуралд оролцуулахыг гуйхч прокурор та татгалзах хэрэгтэй гинэ. Ээж нь татгалзаад гэрлүүг орлоо. Сонхоо баримт ер нь бүгд амиа хорлсон баталж байхад хэд нэг талыг барьлаа гэдэг. Прокурор харин аутизмтай хүн худлаа хэлж чаддаггүй. Живгт итгэж байна гэдэг. Сонхоо худлаа хэлсэн гэхгээгүй. Зүгээр л буруу дүгнсэн байж болно шүү дээ. Тэглэж хоёулаа хонч шиг байха болоод хамтран ажиллая гинэ. Тэгээд живгтээ яаж мэдлэдгээ заагаад өг гэсэн прокурор маань кринжлээд яваад өглөө. Нөгөө дад харин найз нь CIA-ийн гэрэгт ялагдчихэ. Тэгээд ууд суухт нь хань болохоор очдөг. Хээжийн цааш нь давз заалдна гэх ба. Сонхоо чиний эсрэг бүхэлдэн өмгөөллийн баг ажиллаж байгаа. Нөхцөл байдалтай дасан зөгцсөн дээр юм шүү гинэ. Ингээд л дахиад энэ хоёрын харилцаа дордоод саллаа. Дараа нь захирлан дуудуулах ба тэд харин шүүхтээ яасан тул баярлаж байна. Сонхоо тэдэнтэй хамт уухыг хүсэвч цаашдын ажилд нь хэрэгтэй болохоор хамт наригдаг. Тэгж байгаад захирал нь нэг компани хуулийн зөвлөхөөр ажиллахыг санал болгодог. Тэр компани нь нөгөө талигаач үгний хүүгийн компанич. Ямар тач гэсэн сонхоод хэрэгтэй байсан мөнгөний ажлууд одоо л орж иж байна. Захирал энэ ажлыг жоохон бохир заваан гэх ба ер нь нөхцөл байдалтай дасан зохицсон хүн байгаараа гинэ. Орон Косту гэртээ ирээд аавтайгаа ярилцдаг. Би давхар нэг газар ажиллахаар болсон. Игч мөнгөтэй болох байх. Их мөнгө сайн гихгээ юу? Сайн байлгүй яах вэ? Ядчил өөрөө дарчихсан шүү дээ. Ингээд нэг юм унтах гэтэл живгээс зурвас ирэх ба тэр өдөр сонхоогийн асуусан лог бодлогын хариуг тэр явуулжээ. Тэгээд живгтэй ярилцаж түүнлөө өдөр бүр ийм бодлого явуулж байхаар боллоо. Ингээд тогтмол бодлого бодуулж хичээлээс нь авч дээрлэгсэн хүүхдүүдээс нь хамгаалж гомж авч өгч түүнтэй харилцаж сурч эхлэв. Давхараа талигаач хүүгийн компанитай ажиллах гэрээж байгуулж чаддаг. Нэг өдөр живгийг сургуулаас нь авах гэтэл сургууль дээр байдаггүй. Тэгсэн шэхэ живгийг нэг газар руу дагуулж очиод дээрлэхэж балтаа ус уулгаж алгаддаг. Тэгээд сургуулийн хүүхдүүд шэхийг ч гэсэн ингэж дээрлэгсэн. Учир нь чамтай найзалдаг болохоор гинэ. Энэ үед сонхооч тэднийг олох ба шэхи яваад өглөө. Ардаас нь живийг дагаж явах гэсэн чи чамд ингэж ханддаг хүнтэй харьцаж болохгүй. Тэр урд нь л чиний найз байсан гин. Үүнийг сонсон живийг огцон хямарч удирдлагаа алдан бие зохиож ухаан алдлаа. Сонхоо эмнэлэг хүргээд ээжийг нь дууд. Сайн нэг таймширж болсон зүйлийн талаар ээжд битгий хэлээрээ сэтгэл нь өвдөн. Бас шэхийг шийтгэн гэдэг. Харин өмгөөлөгч иймэрхүү зүйлийг хэлэх хэрэгтэйгээд ээжд нь юу болсон хэлдэг. Живийг нэг нас гарантайдаа бүтэн өгүүлбэрээр хэлд орж 3 настайдаа бүтэн сонин уншиж чаддаг байсан гин. Тийм болохоор ээж нь их хүлээлттэй гоц хүүхэд гэж боддог. Гэхдээ аутизмтай байлаа гэд охиныхоо оршихуд харамсаж байгааг хэрэг гэсэн үг биш. Харин охиноо энэ чигээр нь хүлээн зөвшөөрөн хайрлжээ. Ингээд гэрэгт нь хүргэж өгчхөөд явах гэсэн живгийн ээж живгтэй ярилцах уу гинэ. Живгийн өрөөнд орж ярилцах болоход манай хүн уцаараа давхар тоглоод нэг л анхаардаггүй. Тэгсэн мөрөөд нь өмгөөлөгч болох юм байна. Өмгөөлөгчдийг сайн хүн гэж боддог болохоор ямар ч гэсэн яриаг бичээд ярилцаж эхэллээ. Живгийн харснаар үйлчлэгч өвгний аман дээр дарж байсан гих ба сонхооч тэр ихч нь өвгөнд тусалж байсан гэдэг. Живг харин хүний зан арын шиг ойлгоход их хэцүү. Шэхи дандаа инээдэгч намайг ашигладаг. Ээж дандаа ууралдагч надад хайртай. Та голцоо инээдэг. Та ч гэсэн намайг ашиглах уу гинэ. Манай өмгөөлөгч яасан жоохон авталцлаа. Шууг урлагийн өдөр живг хуралд оролцохоор ирдэг. Гэхдээ танхимд байсан цагны чимээ хит чанга байна гэд цагийг зогсоосны дараа хурлаа эхэллээ. Эхлээд прокурор живгээр юу харуулсан гэрүүлдэг. Үйлчлэгч өвөг зүгтах гэхт нь амийг нь дарсан гих ба түлхэж унгаад инээмсэглсэн гэлээ. Энэ удаа хэргийг сонхоогийн захирал өмгөөлөн оролцох ба тэр аутизмын хав шинжийн талаар судалгаа эхлээд танилцуулдаг. Аутизмтай хүн энгийн хүний царай төрхийн байдлаас сэтгэл хөдлөлийн утга учирыг нь ойлгож чаддаггүй. Мөн хүмүүсийн үйлдэлийн зорилгыг ялгадаггүй гинэ. Ядаж байгаад яг энийг живгээр уншуулнаа. Тэгээд үүнийг батлах тест хийхээр болдог. Зургууд дээр хүний сэтгэл хөдлөлийг илтгэсэн царай гаргах ба живг эдгээр сэтгэл хөдлөлийг хэлдэг. But there was a tricky one. Прокурор уурлан эсэргүүцэж өмгөөлөгч холбоогүй зүйлээр гэрчиг доромжилж байна гэж үздэг. Харин сонхоо тухайн хэргийн үед энгийн хүнш ялгаж ойлгоход хэцүү үйл явдал болсон. Энэнтэй адил сэтгцийн өвчтөе хүнгээд бүрхэлж эхлэе. Дахиад л ясна хавталцаж шүүгчд хандан гэвч тухайн нөхцөлийг ялгаж ойлгох чадваргүй тул та болсон хэргийг босноор нь хүлээж авна гэдэг. Шүүгч прокурорын эсэргүүцлийг хүлээж авалгүй өмгөөлөгчийн дүгнэлтийн талд гарлаа. Ингээд шүүх хурал завсарлаж 2-7 хоногийн дараа дахин хуралдгаар боллоо. Шүүхийн дараа сонхоо руу живг ярих ба өнөөдрийн бодлогын хариуг хэллээ. Сонхоо шүүх хурал дээр хэлсэн зүйлээсээ уучлалт гуйдаг.
Жиюг тэгсэн өөрийгөө сэтгцэн өвчтэй юм уу гэд утсаа тастлаа. Сонхоо Жиюгээс уужилт гуухаар ирсэн чи ээж нь аль хэдийн түүнд ойн гутжээ. Тэгээд чи охиныг минь хүмүүсийн нүдэн дээр доромжилсан. Одоо цагдаа дуудахаас өмнө яв гинэ. 2-7 хоногийн дараа анхан шатны шүүхийн шийдвэр гарч гэрчийн мэдүүлгийг хангалтгүй гэж үзээд үйлчлэгчийг суллахаар боллоо. Ингээд шүүх хурал тарж өвгний хүү рүү яагаад ч юм үйлчлэгч хальт инээсгэлснийг нь сонхоо харчихлаа. Ингээд түүнийг шоронгоос гаргахад манай хүн бас жоохон төрөрлөө альдсан байна. Тэгээд прокуророос давзаа алдахаар болсон гэхэд өрөвдөлтэй амтд гэдэг. Энэ үгийг Жиюг хэргийн талаар ярих бүрдээ амандаа давтаж байсан саналаа. Тэгээд үйлчлэгч хүүтэйгээ уулзна гинэ. Өмнө ойр ганц хүн гэж байсан да. Тэгсэн хүүхдээс нь өөрсгөө нэг хүн байдаг гэдэг. Хэрэг нэг л биш болоод явчихлаа. Тэгэхээр эхлээд дөрүүдийн нөхцөл байдлыг ярьж өгье. Үйлчлэгчийг судлаад үзсэн нэг хүүтэй юм байна. Тэр нь өвчтэй болсон учраас их хэмжээний мөнгө олох хэрэгтэй гэж гудамныхаа хүнд ярьж байж. Харин талигаачин хүүгийн компани санхүүгийн хувьд хүнд нөхцөлд байгаа. Талигаач өвгөн харин өвхөөс өмнө эмнэлэгт хандив байдлаар бүх хөрөнгөө үлдээхэр болж. Ингээд нөхцөл байдал нөгөө талдаа гарч эхэллээ. Гэхдээ өмгөөлөгч хүн үйлчлүүлэгчийнхаа нууцыг хадгалах тангараг өргөдөг. Хичнээн хэрэгтэн байсан ч тэр хуулиар хэргийн талаар задруулах хориотой юм. Тэр ингээд сайн муугийн дунд хавчуулагдсан халууны зүлцэг боллоо. Харин Жиюг нэг өдөр хичээлээ тараад явж байх ба шейхи гарч ирээд уучлалт гуйгаад шүхрээ өгөөд явчихлаа. Тэгсэн цаанд хойгонглоос нэг эмэгтэй ирж байна. Эмэгтэй өвөг алсан гэлөө. Жаала, би одоо ямар царайтай байна? Тэр Жиюгд дахиад томчуудын хэрэгт оролцвол амыг ч нууран шүүгээд яваад өглөө. Нөгөө талд сонхоо хээжинтэй уулзъя юм уу гэсэн одоо өөр өөрсдийн замаар явах болсон улс мөрөө хөөе гэдэг. Тэгтэл генет дуудлага ирсэн нь Жиюг байв. Үйлчлэгчийн дайралтаас болоод их хэмжээний зочилд орж эмнэлэгт хүргэджээ. Ингээд өмгөөлөгч маань уналтын цэгтээ бууж шүнжэнгөө уулаа. Тэгээд өглөө нь прокурор руу залгаж хэлэх юм байна гинэ. Үүнээс нь өмнө прокурор Жиюгийн очиж дахиад ганц удаа шүүхэд оролцохыг гуйсан ч ээж нь зөвшөөрсөнгүй. Харин дараа нь Жиюг ээжтэй гэрч болмоор байна гэдэг. Ээж нь үүнийг зөвшөөрөхгүй. Би сайн бичиж уншиж чаддаг. Гэхдээ л өмгөөлөгч болохгүй байх. Аутизмтай юм чинь. Гэхдээ би гэрч болж чадна гинэ. Харин нөгөө талд өмгөөлөгч прокурор хоёр уулзах ба прокурорыг энэ хэрэгээс гаргаад оронд нь өөр хүн тавьжээ. Энийг танай хуулийн фирм хийсэн үг гэхэд сонхоо үүнд хамааралгүй гээ хэлэн ярилццгаа гэдэг. Оройн гэртээ ирэхэд аав нь захиа бичиж үлдээжээ. Сонхоод ааваас нь төрсөн өдрийг чинь мартах шахжээ. Чамайг төрсөнд баярлалаа. Миний амьдралд баяр хөөр минь болж өгдөгт. Чи 16 нас хүрдэг жилээ хуулийн ажилтан болно гэж баяртай нарахгүй хэлжүүлээ. Ирч хүчтэйгээр сайн үйл бүтээхийг хүсэж байна гэхдээ чинь би баярлаад онгож байсан баха. Амьдрал дандаа сайхан зүйл тохиолдохгүй. Хорвоо хүүтэн, цэвдэг, ялгарлан гадуурхалдаар дүүрэн байдаг. Бүгд л алдаж энддэг. Хуучны явдлаа мартаж чамайг өөрийгөө хайрлаасаа гэж хүсэж байна. Тэгж байж чи бусдыг хайрлаж чадна гинэ. Маргааш 2 дугаар шатны шүүх хурал эхэлж Жиюг урдын адил чихээ дараад барилга руу орох нь гэтэл гараа буулгаад цэг халахлаа. Шүүх хурал эхэлж ахлах өмгөөлөгч бүү нөөл нэг номон дээрээс үндэслэн Жиюгийг гэрч болох чадамжгүй гинэ. Тэгээд Жиюгээс гэрчээ та бусдаас хэвийн бус гэдгийг мэдэх үү гэд өнөөл нэг дайралтаа явлаа. Тэгсэн сонхоо хэвийн бусдаас өөр байлаа гэд бусдаас дорд биш гэж энэ ном дээр бас бичсэн байдаг. Бас хүн бүр адилхан биш гэсэн байдаг. Чи юу хийгээд байна? Энэ мэдүүлэг авах хэрэгтэй оршил. Тэгээд манай хүн шүүх хурал руу орж иж байхдаа авсан альчуураа гаргаж ирээд Жиюгээр хідэн цэг дээр нь байгааг тоололдог. 183 цэг гих ба шүүгчээс энийг шалгаж үзхийг хүслээ. Тэгээд энэ нь гэрч альва зүйлсийг хэрхэн зөвөр хүлээж авдгийг батлах гэж ингэжээ. Дараа нь үүдний хамгаалагчийг нэр ажлын байраа шивнэж хэлхийг хүсдэг. Зааланд байсан хэнд сонсохоргүй хэлсэн зөвхөн Жиюг сонсож хамгаалтын ажилтны нэр болон хувийн мэдээллийг хэллээ. Аутизмтай зарим хүүхдүүдийн сонсгол нь маш сайн байдаг гэж. Тэгээд тэр орой Жиюгийг ямар нэгэн зүйл сонссон асуухад Жиюг нийт 56 үг сонссон гинэ. Хэрэг гардаг орой үйлчлэгч хэлэхдээ өрөвдөлтэй амтан үхээд өгөөч. Чи өгчихвэл манай танай хүүхдүүд сайхан амьдрах гээд байна. Хэрвээ чамд хэн нэгэнд өгөх мөнгө байгаа бол надад л өгөх ёстой байсан юм гэсэн байдаг. Үүнийг сонссон талигаачин хүү гарах гэж байна. Тэгэхээр нь манай прокурор түүнийг хүлдээлээ. Тэгэхээр Жиюг юмсыг нарийн камер шиг шинжиж чаддаг. Харин бид нар л түүнийг ойлгохыг хүсдэггүй байж гинэ. Тэгсэн ахлах буу уурлаад эхэллээ. Шүүгч, энэ сэжигтэн өмгөлөх ёстой. Тэр үүргээ зөрчиж байна. Та зүгээр өмгөлөгч юу? Тийм ээ. Тэгвэл өнөөдөр чамайг яриулмаар байна. Дараа өөр хэрэг дээр чиний үүргийг ярих болно. Чүм үү нохон? Үү ахлах уурлаж хяналтаа алдаад шүүх хурлыг орхилоо. Ингээд шүүх хурал үргэлжиллээ. Би залгуугаар Жиюгийг гадуурхсан.
Бид бүгдээрээ зөвхөн өөрийгөө л боддог байсан хэрэг. Харин Жиюг тэгээгүй. Тэр үннийг хэлэх гэж ирсэн. Хичнээн гадуурхагдсан ч түүнд ямар хэцүү байсан бол. Харин би хэрхэн түүнтэй харьцахаа мэддэггүй байж. Оо Мэран. Би тань туслая. Та одоо үннийг хэлвэл таны ял буурна. Та хүүтэйгээ уулзах хэрэгтэй. Бөөм, үйлчлэгч үннийг хэллээ. Талигаажийн хүү эцгээ алуулжээ. Мэдээж энэ бүхэн мөнгнөөс болсон бөгөөд эцэг нь хамаг хөрөнгөө эмнэлэг таньдуулна гэсэн нь компани дампуурж байгаа хүүд нь таалагдаагүй байж. Би таныг хүн амныг хэрэг сэжиглэн баримжилж байна. Та өмгөөлөгч авах хэрэгтэй. Ингээд шүүх хурал тоослаа. Үүний дараа хэсэг хугацаа өнгөрч Жиюгийн төрсөн өдөр болж манай прокурор өмгөөлөгч хоёулаа ирнэ. Тэгсэн Жиюг тусгай хэрэгцээд сургууль руу шилжиж зөндөө олон найзтай болжээ. Сонхоо сургууль нь ямар байгааг асуухад сонин. Гэхдээ бүгдээрээ сонин болохоор энгийн байх гэж хичээх шаардлагагүй гоё гинэ. Сайн хэрэг. Харин сонхоо өмгөөлөгч хэсэгтээ ирж чадахгүй завгүй байна гэдэг. Ингээд бэлгээ өгчхөд явах гэсэн Жиюг залгаж сонхоо өмгөөлөгч бол хамгийн сайн хүн гэдэг. Орон хээжийн гэртээ ирсэн манай хүн гэрлийн цолиод байж байна. Тэгээд ажлаа алдснаа хэлж өөр зүйл одооноос хийх байх. Юу хийхээ тийм сайн мэдэхгүй байна. Гэхдээ чийл байхгүй бол болохгүй байна гинэ. Жан тийм ээ. Жан. Нөгөө талд харин Жиюг сонхоогийн өгсөн бэлгийг задлсан. Олон өнгийн чихрнээс хөх өнгийн чихрийг ялгаад хийжээ. Учир нь Жиюг зөвхөн хөх öngийгт нь дуртай. Гадаа зөөлөн цас орсоор кино дууслаа. За та нарт ямар санагдав тэрийг комент дээр бичээрэй. Тэгээд дараагийн киногоор уулзцгаая. Нэрээ донешн өгөх боломжтой. Мөн манай сувгийг subscribe хийгээрэй. Хэдүүлээ 30,000 хүрцгээе. Тэгээд бас нэр хүмүүс чинь лайк тарж эрцээ бүртгүүлдэр гэдэг лөө. Тэр эрцээ бүртгүүлцгээрээ оюутнуудаа.